хүн ерөөсөө л ганцхан өөрийг л хүмүүжүүлж чадна. Эсвэл хүн ерөөсөө л ганцхан өөрийг л хөгжүүлж чаддаг тийм нэг сонин зүйл байдаг. Жишээ нь би одоо энэ хажууд хүн байдаг юм уу? Өөрийнхөө одоо нэг ойр дотны хүнийг хөгжүүлэх, тэр хүнийг сургах, тэр хүнийг одоо хувийн хөгжилд нь одоо нөлөөлөх надад ямар ч болцоо байдаггүй. Нэг бид нар бүгдээрээ мэддэг. Яагаад вэ гэвэл энэ нөгөө нэг бидний яг битүү системтэй холбоотой. Хин одоо өөрийгөө хин ер нь юуг өөрчилж чадах вэ гэвэл хүн ганцхан өөрийгөө л өөрчилж чадна дотроос нь. Тэгвэл таны өөрийн тэр сэтгэл зүйн одоо битүү системийг хүн цоолж орж ирээд таныг одоо хүмүүжүүлнэ, таныг одоо тэр одоо өөрчлөнө гэдэг бол энэ бол үнэхээр одоо хэцүү зүйл. Тийм учраас бид нэр тэр битүү систем гэдэг зүйлийг бид нэр махын биеийн дээрч хадгалж байдаг, сэтгэл зүйн биеийн дээрч сэтгэл зүйн одоо төвшөнд хадгалж байдаг. За баг дээдлийн одоо энергийн төвшөнд ч гэсэн энийг бид нэр яг байн хадгалж байдаг. Тэгэхээр хүн гэдэг амьтан одоо энэ битүү системийг тэр чигээр нь яг өөрийнхөө гадна энэ гурван биеийн дээр яг бүгдэнд нь оршоож байдаг байхаа. Тэгэхээр бид нар бас ингэж ярьдаг шүү дээ. Ховс ч гэсэн адилхан, ховсын имчилгээ ч гэсэн хүн өөрөө дургуул бол яг тэр үнийг одоо имчилгээ хийж яхад маш их хэцүү байдаг. Ягаад гэвэл тэр хүний тэр өөрийгөө хамгаалсан тэр битүү систем, сэтгэл зүйн битүү систем тэрийг одоо нэвтлээ. Тэгээд тэр үн өөрөө зөвшөөрлгүйгээр шүү дээ, тий. Тэгээд ороод имчилнэ гэдэг бол үнэхээр ярвхтай, үнэхээр хэцүү байдаг. Харин тэр хүн өөрөө яг за би одоо ховсын имчилгээнд ороод би одоо энэ нэг миний сэтгэл дотор байгаа энэ нэг эмгэгийг би одоо авч чаяа. Тэгээ энийг л би залиулъя гэх юм бол харин нөгөө нэг битүү систем чинь нээлттэй болчихно. Нөгөө хүн чинь нээлттэй болчихно. Тэгээд тэр хүнийг имчилгээд явах маш их амархан байдаг.